Би танарт нэг зүйл өнөөдөр жоохон сони өдрөөс өглөө хүүхдүүдийн нэгнийгээ бүлийдж байгаа тийм охтууд ялангуяа тэрэндээс үүдэлтэй сэтгэлд жоохон за ер нь ирээдүйд жоохон ямар хөө байна да тийм тэгээ бодоод тэгээд яг гэхдээ тэр хүүхдүүдийг одоо шүүхээс илүү тэгээ бид нар одоо томчууд ялангуяа тийм ээ бидний насныхан яаж туслах юм болоо гэж нэлээ бодлоо л доо. Тэгээд нэлээ хэдэн санаануудыг бас багш нартай өгөөд тэгснийхаа дараа юу яалаа л да. Нэг ер нь залуусуудын нөгөө залуучуудын ер нь ажлаа одоо хэрхэн цаашдаа бид нар бас энэ дижитал нийгэмд ч одоо яаж цаашаа ажиллаусаа авч явах вэ гэж бас суралцах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэрний хүүгийн юу заастын дагуу рилийг үзчихээд би одоо яг ингэж сайн мэдэхгүй. Тэгээд заастын дагуу би зүгээр л 5 минутанд нэг юм за бараг 5 гэхэд арай удлахаа нэг 10 минут болоо 15 ч үлээ минутанд надад слайд хийгээд өглөө. Гэхдээ би өөрөө зүгээр юуг нь бичсэн маа. Нөгөө өглөө зүгээр богиноор энэ одоо банасны охтууд те залуучуудад одоо яаж урам өгөх вэ гэд бичсэн шүү за. Тэгээд би юу яа. In дэлгэцэж гэдэг screen sharing has stopped. Screen share хийж байгаа. Би надад хийж өгсөн юуг надад би хийгээгүй бодоод ингээ хиймлээ явах юм чи ингээ хийгээд бичтiin. Тэгээ жоохон алдаатай юм бол байх шиг. Гэхдээ надад энэ зарим нэг гоё өгнүүд нь би бас ингээ энийг бас яаж сайн засахыг сайн мэдэхгүй. Cloud гэж бол надад тэр үг зааж өгсөн юм аа. Тэр үгтийн reel дээр байсан юм аа. Тэгээ cloud дээр очижсэн чинь презентац болгоод өгчих гэсэн чинь би ахрахаа хийж чадахгүй. Тэгээ санааг нь үгээд тэгээд миний презентацийн нөгөө нэгдүгээр хуудсанд юм байна, ийм фонттой байна гэдэг өгөгдлүүд юм хийгээд өгч байгаа байхгүй. Тэгснэ энэ JSpark гэдэг AR хийчих гээд тэгээ би тэрлэн орж өгөгдлийн өгөөл copy paste хийчлээ л дээ. Хулаалж хийж байгаа байхгүй. За тэгээд одоо юу болсныг хэлээ. Тэгсэн чинь ийм слайд гарч ирж байна. Тэгээд энэ дээр нь толгуурлаад бас тэ 10-аас 18 насны охтууд гэдэг ер нь охтууд би чинь шилжилтийн нас одоо нэлийн их эхэлдэг болцсон үе байна тийм ээ. Тэгээд ер нь ухамсар энэ ойлголт гिच чи би ухаарл гэдэг гэсэн юм л да. Ухамсар сэрэмсэр ухамсар эрчим гэсэн сэдвтэй өгсөн. Тэгээд тэрийг маань жоохон өөр болгоод ухамсар ойлголт энерги гэж жоохон хэлбэршүүлсэн баг шиг байна. Гэхдээ энэ дээр нь би бас өөрсдөө бас хэрэгтэй юм болов уу та гэж бодоод. Ингэж чи бол өөрийнхөө амьдралын зохиолч нөө гэж хинж чиний амьдралыг зохиохгүй хэдийгээр аав ээжи одоо бид нарт ингээд тийм ээ амьдралыг чинь одоо энэ хорвоо дэлхий дээр ирэх боломжийг чинь нэгдүгээр аав ээж хоёр ч олгочихж байгаа. Гэхдээ ер нь бол аав ээж хоёроо та өөрөө сонгочихж байгаа тийм. Тэгээд тэр аав ээж хоёроор дамжаад одоо ямар амьдралыг туулах уу гэдгээ бол тараахын энэ ертөнцид дэрэг байхдаа бол мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд нэгсэндээ зохиолоо бичиж та болж ирсэн гэсэн үг. Тэгээд зохиолоо бичээд тэгэл туулах хэвээр зүйлээ та туулаа явж байгаа л гэсэн. Ийм л зүйл байна. Гэхдээ тэр туулах зүйлийг та харин өөрчилж тэгэд зохиогч нь та болоход та урд нь ингэ бичсэн юм чи одоо өөрчилж болохгүй гэсэн юм байхгүй. Хизээч өөрчилж болдог. Тийм л юм аа. Нөхдүүдэд за ингээд эхэлж байгаа миний нөгөө слайдууд нь эхэлж байгаа. Би 12 удаатай хийгээд өгөөч гэсэн чи ингээд эхэлж байгаа юм л да. Хөөхөө. Тийм. Нэгдээ яг зөвөр ер нь зургжуул гэдэг бас нэлээд өвглөө бас сайн өгөх хэрэгтэй юм шиг байна. Хөвгт залуучдад ярьдаг промптоо тий. За ухамсар гэж юу юм бэ гэж. За энэ дээр би бол ёс суртахууны талаар одоо ярих гэж бодсон юм л да. Ер нь яг зөвөр миний энэ дээр одоо ухамсар ойлголт энерги гэдэг тэгэхээр энэ дээр бол ер нь яг юу би та бүхэнд ойлгуулъя гэж бодсон гэхээр хүүхдэд ойлгуулъя гэж бодсон гэ та бүхэн гинэ. Хүүхдэд ойлгуулъя гэж бодсон гэхээр ер нь тэгэл явж ёс суртахуунтай байх нь хүний дээд юм байна. Ёс суртахуунтай байх нь өөрөө хүний үнцнийг нэмж идэг юм байна гэдгийг л ойлгуулъя гэж бодсон юм л да. Багасаа тэрийг л нэг ойлгочвол хүүхдэд бодлоо одоо ингэ зөв амьдраад явчих юм байна л гэж. Тийм тэгээд ёс суртахуунтай байх нь өөрөө энергийг өөртөө татдаг гэх юм уу? Ёс суртахуунтай байх нь өөрөө бусдад ингэ нөлөөлдөг гэдгийг л хэлэх гэсэн л да. Бол түүнээс биш нөгөө ямар нэгэн кул охин болохгүй л тий. Одоо нөгөө урд өмнө энэ тэндээс ингэ тархируу ингэ ачаалцсан байгаа тэр их мэдээлэлүүд байгаа байхгүй.
тэрийг харахаа эренбэлж чадаагүй гэмтсэн нэгсэндээ нэг юм вирус цэцэн юу гэдэг шүү дээ, компьютер гэдэг шүү дээ, тий. Тэр шиг одоо энэ муу үйлдэл хүнээс ер нь яагаад гардаг вэ гэхээр ер нь бол вирус цэцэн л гэж ойлгож байна. Тэгээд нөгөө антивирус уншуулчих юм бол болчин. Гэхдээ антивирусыг уншуулахын тулд хүн өөрийнхөө систем рүү өөрөө нэвтрэх нь яагаад гэвэл нөгөө олон кодтой тэр кодтой систем рүү чинь танаас өөр нэвтрэх хакер ерөөсөө байхгүй. Тэгээд тэр утгаараа өгцөдөд бас хэрэгтэй юм болоо гэж бодод байна л да. Тэр утгаараа би ер нь энэ бичлэгээ хийгээд тавьчих гэж бодож байна. Тэгээд надад ч гэсэн сүүчлэлтэй санагдчих. За тэгээд тэр еврогоо орохдоо тий нөгөө систем рүү нэвтэрч нэг үгээр хэлбэл тэр цаанаас нь антивирус л уншуулт. Хүний нөгөө антивирус нь болохоор одоо нөгөө компьютероор бол тий яг бүр ингээд өгдлөө өөрт ингээд өгөгдсөн өгдөл гэж үүдэг цэвэр юм ариухан эрчим хүч үүдэг. Тэнгүүтээ шууд цаатлаасаа ингээд танд суусан бүх зүйлийг одоо биеийн төвшөнд суусан бай, сэтгэлийн төвшөнд суусан бай, баян санааны төвшөнд суусан бай. Бүгднийг ингээд ариусгаж өгдөг тусгай програм байдаг юм. Их усрын програм байдаг гэж ойлгож байна. Тэгээд тэр лугаа нэвтрэх тусам хүн нэвтэрч байгаа тэгвэл яаж мэдэх вэ гэхээр өндөр ёс суртахуунтай бол бистэг нинжин сэтгэлтэй болдог, тэг өгөөмөр болдог тэр тал руу. Тэр чинь өөрөө тэрийг тийм учраас юм зарим хүмүүс ингээ анзаараад байхад ингээд хичнээн муу зүйл ингээд найс нөхд чинь хийжсэн ч гэсэн ингээд цаанаас тэгэл уучлаа л ингээд яваал гэдэг. Тэр уучлаад байгаа нь өөрөө мангар юм уу гэсэн үг шахахгүй. Яг бол тэр уучлах тэр сэтгэл зүй тий болцсон маш хүчрэг. Угаасаа чамайг харж идэг тий буруу зүйл хийж байгааг чинь харж идэг. Тэгээд гэсэн идэж гэсэн чамайг харилсаар л идэг тийм аав өмнө чанартай бүгдээрээ бид нар юм бол юм баам л та. Тэгэхээр одоо нэгсэндээ ясвартхан ухамсартай байхын үндэс нь ухамсар гэдэг бол ерөөсөө тэр л юм. Ухамсартай байхын үндэс нь шүү дээ тий. Нэгсэндээ чи өөрийнхөө яг жинхэнэ өгөгдөл мөн чанараа тэр зэрэг таньсан байна. Эсвэл нөгөө ухамсаргүй байх нь чиний толгойд ингээд хэрэггүй байх нь одоо торжонууд ингээд ороод ирсэн байна. Вируснууд ороод ирсэн байна гэсэн үг байхгүй. Энэ чинь бол нэг юм жижигхэн хаард байхгүй. Гэтэл чиний яг үндсэн өгөгдөл хаард том хаард ч юм бол чиний зүрхний орон зайд байдаг юм. Ийм өчтэй талтай хөвгтүүд. Тэгээд энийг бол айгүй хөөрхөн. Одоо энийг бол хийе да тий. Энэ дээр бол би түрүү хэлсэн шүү дээ. Энэ слайдыг нэг их хараарай. Яа тэгэхээр би энийг бол зөвөр ингээд хиймэл аяхан гэдэг нэг талаараа бас биднэрт их хоололж хэдийн одоо ингээд тодорхой хэмжээгээр нас явж байгаа ч гэсэн ерөн сурч ирмэлцээг би ч гэсэн одоо сурсаар л энэ хүн бол сураад л ах хэрэгтэй юм байна. Сурхаа ерөөсөө зөксөж болохгүй. Тий, би тэгж л боддог. Тэгжиж миний одоо жишээл надад нэг юм миний ухамсар одоо унахгүй юу, эрчим хүч унахгүй надад тохиолдолд амьдралын хэцүү ч гэсэн ялгаагүй надад бас тохиоход би улам бүр юм шинээр юм сурч эхэлдэг. Тэгж би өөрийгөө даун туулдаг гэх юм уу. Тэгэхээр өөрийгөө сэтгэл санааг ойлгох хэрэгтэй гэдэг хэмэл аяхан хэлж байна. Өөрийн хүслээр мэлцлээ таних хэрэгтэй. Өөрийнхөө давуу тал сул талыг бас мэдрэх хэрэгтэй. Бүрэлэн буй орчноо анхааралтай ажиглах хэрэгтэй. Тийм үү? Наал яг яагаад байгаа юм бэ? Сэтгэл чинь үнэхээр хямраад байгаа бол яах нь вэ? Энд чинь минийх нөгөө нэг вирус чиг байгаа. Гадны талаас юм вирус чиг байгаа гэж бодох нь шүү дээ. Зүгээр өөрийн хүслээр мэлцлийг таних хэрэгтэй. Энд чинь зөвхөн дотроос ч л ондарна. Яг нэг юм ориглол бүр амтшгүй зэ нөт чин ярилцаал. Тэр хүн задна гэдэг чинь жишээл хүний хүслээр мэлцэл биш аахгүй. Тэ. Бусдыг хүчээр өөртөө ингэж татна гэдэг ч юм уу тийм өөрийн хүслээр мэлцэл авах биш аахгүй. Одоо гоё харагдахын тулд тий нүүр амаа янзлуулж одоо гар уруунда ингээд урт хумс хийх чи өөрөө чиний хүслээр мэлцэл чинь биш шүү. Чиний хүслээр мэлцэл чи ариунаар байх. Тэр гоё харагдахын тэр одоо жишээлбэл би цагтаа бас ялгаагүй хумс уруугаа будаал урт мурт ургуулаа яг явдаг л гэсэн. Тэгээд чи угаасаа хүүхэд ахт чинь хүлийн зөвшөөрөлт хэрэгцээ гоё харагдах хэрэгцээ нэг биологийн бас хэрэгцээ нэг өгөхгүй эсрэг үүсэндээ бас эвтэх харагдах тий харагдах хэрэгцээ гэдэг. Тэгэхээр миний хүүхдүүдийн хувьд бол одоо жишээлбэл яг нэг тэр урт хумс энэ төр бол яг нөгөө вирус орж ирсэн вирус гэсэн үг шүү. Яг энэ жижигхэн хаалтанд ч орж ирсэн вирус гэж ойлгож байна. Зөвхөн өөрийн давуу тал сул талаа бол зөв хүлийн зөвшөөрч. Би нэг ийм давуу талтай юм байна ийм. За энэ хүрээлэн буу орчноо харалтай ажиглах гэж болгочих ш. Ийм үг гэдэг одоо мэрэгөө
Сайныг дагуул сарны гэрэл гэж. Харанхууд ч гэсэн чамд гэрэл гаргах юмний дагаал гэсэн. Тэгээ нэг хөөрхөн бодлого өгсөн байна бас би. Би шийний хэмлээ явахаас бодлого өглөө басанд өөртөө асуугаарай. Би өнөөдөр ямар мэдрэмж төрүүлнэ. За энэ үйлдвэр жоохон тиймэрхүү болсон байна те. Тэгээ өглөө босож ирээлийн гэх юм л дээ. Өнөөдөр би одоо ингээд би яг ямар мэдрэмжээр өглөө би өгдөж байна. Тэгээд өнөөдөр өөртөө би ямар мэдрэмжийг өгмөр байна гэдэг энэ дасгал хийгээрэй. Тэрийг ингээд нүдэндээ төсөөлөд ингээд хараарай гэж. За айлголт хүн ухааны эхлэл гэж байна. За энд ингэж бас хөөрхөн ном шиг юм дэлгүүлээд нар мандцаад тэгээд та сайн зарах юм бол бас энэ өмнөд нь бас баяаж. За бусдын сэтгэл сан ертөнцийг ойлгож эхэллээ гэж. Ер нь бол ертөнцийг ойлгохын үндсэн эхлээд хүүхдүүдээ бяцхан ч гэсэн бяцхан охин минь 10 настай ч гэсэн 15 6 настай ч гэсэн 18 настай ч гэсэн яг нь чи өөрийгөө ойлгохос эхэлнэ шүү заяа. ертөнцийг ойлгоно гэдэг бол ерөөсөө л өөрийгөө ойлгох. Бусдын сэтгэл санаа түүхийлэх. За энэ одоо юу гэж хэлэх гэсэн юм бол бусдын сэтгэл санааг за ер нь бол одоо бусдын сэтгэл санааг ингээ ойлгохыг хичээж байгаа юм байна л да. Ер нь бол тий. За тэгээ тохиолдлуудыг цаад утгуур чинь тий. Энэ хоёр дахь нь бол их ойлгомжтой тий. За тохиолдлуудыг тэгээ чиний амьдралд ингээд юм тохиолдод нь шүү дээ. Сайн муу зүйл. Энэ чухал юм яагаад надад ингэж тохиолдод байгаа юм бол гэсэн сониуч занг өөртөө маш их байлгаарай гэсэн. Тэгээд өөрийнхөө үндэс шалтгаан үр дагаврыг нь ойлгохыг хичээе. Жишээлбэл би ийм зүйл хийчихэр те хүнийг баярлуулахаар одоо хүнд талархахаар тийм ээ эсвэл ямар нэгэн зүйлийг чи сэтгэлээсээ ингэж хийхээр ямар үр дүн гард юм бэ? Эсвэргээрээ би хүний гомдоох ч юм уу тийм хатуу ширүүн үг тий тэр гараад байгаа тэр хатуу ширүүн үг чинь мэд үг их биш. Тэр бол нөгөө вирусных энэ тэндээс хаа нэгтэй кино мөн тий янз бүрийн слонс кино мөн одоо эсвэл одоо энэ сүүлийн үед одоо энэ сошиал ертөнцөөс сонсож байгаа нөгөө вируссэн жижигхэн хаалтнуудаас олж авсан мэдээллүүд чинь ахгүй бид нар чинь юм жижигхэн роботтой яг адилхан баггүй компьютертэй яг адилхан компьютерүүд чинь буюу энэ хэмэл оюухан өнөөдрийн нэвлээд байгаа энэ зүйлийг чинь хүний оюуханаас л ашиглаад хийсэн хэрэг шүү дээ тий. Тийм учраас мэрхүү энэ шалтгаан юунаас болоод ямар шалтгааны олноос болоод үр дагавар нэцэц намайг юунд хөнгөч вэ гэдгийг одоо жишээлбэл маш анзаарч байгаараа. Чи илүү эерэг талдаа ямар нэгэн зүйлүүдийг хийгээд ирсэн бол чам гарах үр дүн нь угаасаа сайн байна л гэсэн үг. За тэгээ өөрийнхөө үнд зүйлийг тодорхойлоорой гэж. Үнд зүйл. Чиний үнд хамгийн үнцэнтэй зүйл чинь юу вэ? Одоо бага наснд бол ер нь бол хамгийн үнд зүйл аав ээж ч биш дээ. Найз нөхөд л байгаа. Тэгээд жишээлбэл ялангуяа миний хувьд бол одоо би их найз төвтэй хүүхэд байсан. Магадгүй одоо жишээлбэл тий айлын бага хүүхэд болохоор ч юм уу тийм ээ одоо ах нар эгч нар маань ингээд том болоод явцсан. Тийм учраас найзтай болох буюу одоо тэрний жижигхэн одоо хамт олон бүлэг донд өөрийн гэсэн одоо байр суурь олох хэрэгцээ байгаа гэсэн баггүй. Тэгэхээр та нарт ч гэсэн ялгаагүй тийм хэрэгцээ бас гарч ирнэ. Тэгвэл тэрийг бол хүчээр бий болгож юусэн болдог. Хүчээр бий болгож. Гүн дуурайч ч юм уу тийм. За магадгүй заримдаа бас та бүхний аав ээж бас энэ бүхнийг хараахан бас бүрэн ойлгоогүй байсан учраас тийм ээ найз нөхдийг тэгж олох ёстой энэ төр гэдэг ямар нэгэн байдлаар ийм хүч ашиглах тий одоо буруу зүйл хийх тийм үлгэр жишээг үзүүлсэн ч гэж магадгүй тэгвэл яг нь та өөр шүү. Би өөр хүн бодчихороо зэ. За энэ дэр дасгал өгсөн байгаа зүйлүүдээ өдөр алган 5 минут тайван суугаад өөрийн амьсгалдаа анхаар. Энэ амьсгалдаа анхаарах их чухал шүү. Тав минут ихтэй нөгөө таад уцмц үзмэр санагдаад байгаад штэ. Секунд ч гэж бол 5 амьсгалж бич.
Тэгэхээр таны одоо систем нэлийн гэмтэд хэлэхээр таны амьсгал штэ. Таны хүүхдүүдийн амьсгал нь богинохон болчихдог. Амьсгал авч өөж юм биш. Урт биш. Энэ үг ингээд чийжэндээ эсвэл энэ хамарханд энэ хоолойныхаа энэ хавьдаа ингээд ялангуяа ингээ уур муур хүрээд ирэхээр таны данцараа нүүр мөрч ингээл зүгээр халууд үгээл тий. Тэгэл үг мөгчин зүгээр ингээ тасалдаад л тийм ээ. Тэгж байгаа үг олдохгүй хэлэгч үг олдохгүй тэнгүүт ингээд хамаагүй юм өгнүүд орж ирээ. Гэтэл яг үгээр хүн ингээд сайхан уртаа амьсгалаад байгаа. Тайван сайхан болж байгаа гэж. Тайван болоод байна гэдэг чинь та өөрийнхөө өөрийн нөгөө дотор хүнгээд байгаа шүү дээ. Нөгөө дотор төрлөх хүнгээд байгаа тийм ээ. Бяцхан хүүхэд энтергээд нэрлээд идэг одоо орчин үе залуучууд тийм ээ. Тэгвэл чи өөрийнхөө сүнс гэсэн чиний өөрийнхөө одоо жишээлбэл тий баянаа нүцтгэн нөө баяраа тийм ээ. Тэр баяраад их ойрхон очиж байгааг шинжсэн. Тэгэхээр хэдий ч энэ амьсгал уртан төдийч гэсэн гэсэн. За ингээд энерги амьдралын хүч. Амьдралын хүч юм за. Энэ хүүхдүүдийн хамгийн ялангуяа хүүхдүүдийн хамгийн сайн суралцах зүйл бол одоо сайн хоол хүнсээр өөрийгөө тэжих энэ биеийг гоё сайхан авч явах их үндсэн одооноос та бүхэнд хэлнэ. За хоёрдугаар хангалттай сайхан нойртой ханжаар. Хэрвээ шөнө болгон нойргүй оноолах юм бол бодис үлцэж хямраал ингээд нөгөө нэг таны чинь ингээд биш миний хүүхдүүдийн энэ гоё биеийн дотор чинь одоо ертөнцийн хамгийн гоё үйлдвэрүүд байдаг гэж байна. Тэгэл яг жишээлбэл нойр одоо жишээлбэл хамгийн химийн үйлдвэр байдаг. Тэгвэл бүх үйлдвэр гэдэг нь химийн үйлдвэр бас байна л дээ. Тэгэхээр хангалттай нойр жишээлбэл авч чадахгүй бол нөгөө химийн элементүүд чинь яах нь нөгөө үйлдвэрийн шугам буруу ажиллаа. Тэгээд химийн үйлдвэр бүтээгдэхүүнээ буруу үйлдвэрлээ. Тэгсэндээ таны буруу үйлдвэрлэх нь ш. Тэгээ ингээ хэлбэр галбарыг чинь өөрчлөөд нүүр амар чи юм гараад угаалгаад ингээ даавар маавар чи ингээ бүр замбраага алдаа. Ингээ хоол моол чинь яах нь бүр эсрэгээр хор болоо. Ингээд нөгөө өвчтэй болдог юм шүү дээ. Ингээд яг нөгөө өвчин үүсэх энэ шалтгаанууд тултгаа ихэндээ стрессээ тэгээд яванда. Тийм учраас дасгал хийгээд. Дасгал сайн хийгээд ах юм бол яг нөгөө биед нөгөө нэг үйлдвэрлэлүүд явагдаад байгаа ш. Хоол боловсруулах үйлдвэр явагдаж байгаа. Химийн бодис үйлдвэрлэх үйлдвэр явагдаж байгаа. Эм үйлдвэрлэл явагдаж байгаа тийм ээ. За гих мэтлээ ингээ. Гэхээр яг хөөхөр дасгал ингээ биеийн дасгал сайн хийхээр нөгөө яг нөгөө юунууд чинь нөгөө хорууд чинь тийм ээ үлдэгдлүүд чинь жишээлбэл эн чинь одоо ингээд гэр орноо бид нар өдрөлгөн цэвэрлээд хогоо гаргаж хайж байгаа шүү дээ. Тэгэхээр шинэ үйлдэл яг нөгөө миний хүүхдүүдийн биеинд байсан хог шаарнууд нь үлдэгдлүүд нь өдөр болгон гарч ханаа гэр цэвэрхэн болж байгаатай адилхан чиний бие бас цэвэрхэн болно гэсэн. За тэгэл ерөөсөн сайныг давал сарны л гэж түрүүн хэлсэн тийм ээ. Аль болох зөв амнаас нь сайхан зөв гардаг дандаа сайхан зүйл бодож идэг, бусдад өрөм өгч идэг тийм найзуудтай болоорой за. Тийм хүмүүстэй уулзч байгаа. За мөн түнчлэн дуртай зүйлтэй цагаа зарцуул. Дуртай зүйл гэдэг нь шүү дээ. Өнөөдөр ингээд сошиалар хүн болгон энэ том хүмүүс ч юм уу болохгүй. Тэгээд хэрэгтэй хэрэггүй янз бүрийн юмнууд ингээд бий болоод байгаа байхгүй. Гэтэл яг одоо дуртай зүйл гэдэг бол таны яг нэг гараараа ингээд хийх зүйл. Айж шидэхэд дуртай байна уу, зурхад дуртай байна уу, тоо бодоход дуртай байна уу, тийм ээ? Монгол хэлчийг бичгээд дуртай байна уу, түүхээ уншихад дуртай байна уу? Жишээлбэл там болсон хайн одоо гадаад ялангуяа ингээд гадаад дотоод ингээд явж хахад жишээлбэл тий одоо ингээд гоё өөрсдийнхөө тийм ээ одоо Монголынхаа түүхийг одоо мэддэг байх нь илүү давуу тал болж өгч. Жишээлбэл ингээл би одоо миний өөрийн туршлага ингээ хүмүүстэй ингээл уулзаад ярилцж хахад ингээл Монгол орны тухай ярилцаад Монголын мэдхгүй энэ төр гэл тэгэхээр хааныхаа түүхийг л яриад эхэлдэг юм байна. Би тэгэл эглэнгүүд чинь хөө тийм агуу түүхтэй юм уу гэл ингээл бахархаал. За гэх мэтчлэн ингээ за тэгэл за хааныхаа дандаа нөгөө гоё тэ энэ ертөнцийг одоо амар амгаланд авчирч тийм ээ одоо энэ ер нь бол Монголын тэр одоо эзэнт гүрэн чи өөрөө дэлхийн бас маш том соёл гэгэрлийг авчирсан ийм түүхтэй шүү дээ. Тэр түүхээсээ судлах хэрэгтэй. Тэр талаас нь яриад өгөхөөр зүгээр ингээд нөгөө нэг Монгол ханаас ч ирсэн тэгтгүүнийг Аз гэжсэн бол бүр ингээд маш хүндэтгэлтэй хандаад эхэлдэг. Энэ ч нөгөө өөрийн мэдний юм
Тэг би хин нэгнийг дуурайгаагүй те би одоо жишээлбэл тэр Европын түүх ч юм уу Америкийн түүх ч юм уу те тэр тухай би яриаггүй өөрийнхөө л юм мэддэг юм ярьж байгаа учраас ингэдэг жишээ. За мөн түүнчлэн бас дуртай зүйл дээр би бол 100 болохоор ялангуяа хөдөө хадаа их сайн явж байгаараа. За хөдөөний хүүхдүүд бол та нар бол ингээд том болсон хойно чинь хөдөө өссөн чинь та нарын яг давуу тал болчдөг. Яг миний хувьд бол одоо яг миний одоо яг одоо тийм алтан нуруунд 2 хөгшинтэйгоо за тэгээд эргэн тойрондоо дандаа хөгшчүүлтэй тэгээд өссөн тэр явдал жишээлбэл тийм ээ ингээл нар гарахад сар гарахад жишээлбэл од мэд тохиоход тэр болгоныг ярьж идэг цаг агаарыг өвчлөн мэдих тэр арга зүй дандтай харилцах тийм ээ гэх мэтчлэнгээр энэ болгон чинь тий уул усаа хайрлах за өвс ногоогоо мэдих бэлчээрээ шинжих тийм ээ нүүдэл судлаа хийх гэд энэ болгон чинь та нарын хувьд бол ингээд хүн болгоос мэддэг зүйл юм шиг санагдаж байгаа. Гэхдээ хожим нь таныг ингээд одоо боловсралтай болоо тийм ээ амьдрал ахуйгаа ингээд аваад явхад чинь бол яг нь үндсэн суур мэдлэг чинь болж байгаа. Амьдралын ухаан чинь болж байгаа. Тэгээд ийм ялангуяа ингэ байгальд ингээд хэсэг хугацаанд ингээд амьдрахаар тийм ээ ялангуяа хотод амьдрэх хүмүүс бол одоо ингээд миний анх бол одоо жишээлбэл ингээ өвсөнд ингээ шороонд хүрэхээрээ жоохон бахта ингээ хөлөө татаад ингээ муухаа гэд ингээд идэв гэсэн бол одоо ингээ хөдөө явсараад яг нь бүр хөдөөний ахуй бол тэр чигээр ерөөсөө тэр чигээрээ монголчсон. Тэгээд ямар нэгэн бэрхшээл хамгийн гол ингээ тулгархад тэрнийг маш амархан даван туулах чадамжтай болчдөг. Яг тэгвэл өдөө чинь ингээ шороо уснаас ахуулаад гол ус тий зүгээр нэг гүгээд ингээ явж идэл ус юмд тэгэлдээ дуун тий тэл жишээлбэл яалаа хэлээ шалбарлаа өдөөний хүүхдүүд нэг ингэж ячаал шүлсээ нэг төрхчээл тэр нөгөө хамгийн гол нь өдөөний хөрс шорооч өөрөө ингээд минералуудтай эрдэсүүдтэй дээрээс нь агаар нь цэвэрхэн тэр орчин чинь барагтаа бол охир орохгүй ачдаг ч эдгэрчдэг ч юм уу тийм ээ. Тэгээд дээрээс нөгөө зүгээр гэж бодчихоор ч хүн чинь өөрөө дотроос ангах чадамжтай. Гэх мэтлэнгээр олон зүйл. Гэтэл одоо хотод хичнээн цэвэрхэн байлгаад жишээлбэл тийм одоо өрөөсөл үсэх магадлал нь харцсан үехэд яг бол бидний хүрээлэн байгаа орчин охир учраас тийм ээ энд маш их хэмжээний хүний гараар бүтээгдсэн охир буюу химийн элементүүд иж өгдөг. Их мэтлэнгээр юм байна. Энерги бол халуун бус хөнгөн цэнхэрдэл шиг тайван боловч хүчтэй гэж санаарай гэж. За би бүр 12-ыг хийсэн тэгээ та юм хэрэгтэй болоо. За яхаа гэхдээ юу ч болоо тавьчих бүр нөгөө чихэн дүртэй орцсон нөгөө хичээл зааж байгаа юм шиг л болчихлоо. Уул нь бол нэг ийм слайд хийчихдэг юм биш үү? Та нар ч гэсэн ийм амархан 5 минутын дотор хичээлийнхаа слайдыг хийгээд ойлгох юм байна. Гэтэ энийгээ жоохон засах хэрэгтэй юм байна гэдгийг би бас таадаг хэлээд байгаа шүү. Өөрийнхөө яваа. Ингээ шууд ингээд нөгөө хэмэл оюуханы хийсэн юмыг л одоо яриад бас юу яагаад гэж болохгүй. Тийм ээ энэ дээрээ ингээ өвөглөө хэцүү үг юм байна. Тэгээ дээрэс нь энийг ингээд засаж сурах юм байна гэдгийг л хэлээд байгаа юм. За тэгээд ухамсартай амьдрах гэдэг бол энэ ухамсартай амьдралыг хүн өөрөө л бүтээж байгаа. Жоохноос бүр багасаа л бүтээж эхэллээ. Тэгээд энэ нь болохоор айгүй тийм жижигхэн зүйлээ нэг үргэлжлэл хүний амьдрал тий өдөр болгон яг ямар дадал байна гэдгээс жишээлбэл ингэж аа. Одоо жишээл би чинь хөдөөс хүүхдээ хотын хүүхдүүд бол одоо ингээл өглөө ингээ босон гутаа ор дээр ингээ орхичод явчих. Хөдөө чи юм жижигхэн гэр байгаа штэ. Тэгээ хөдөөний хүүхдүүд чинь ингээд өглөө босон гутаа ор дээр хураахгүй бол тэр гэр орон чи ингээд навсаагаад ингээ мухаал штэ. Тэгэхээр тийм ажилгүй заваа хэлээч одоо амтан хүмүүйл штэ. Тэр утгаараа нэг ахуйн байдлаасаа болоод янз бүр ах шиг байна л та. Би бас Америкт очисон чинь ингээд Америкийн хүүхдүүд бас сонин бас ор дээрээ бас хураахан аюу ховор байсан. Тэгээд дээрэс нь бас их хоттой гэр дотроо ингээд яваадсэн тий. Гэх мэтлэнгээр соёлын ялгаа, орон зайны ялгаанууд бас байгаа юм л да. Тийм учраас жишээлбэл хамгийн жижиг юм бол өглөө жишээлбэл одоо бидний хувьд бол өглөө ороо ураахаас эхэлж шүү дээ. За ороо ураасан хүний ажил үйлс нь бүтэж эхэлдэг. Тэгэхээр нэг хүн чинь өглөө босонгуудаа нэг зүйлийг ингээд замбраагүй байсан нэг зүйлийг замбраатай болгоод ингээд орондоо хүртэл ингээд талархаад тий. Тэгээ сайхан сэгсрээ, тэгшлээ тэр чинь өрчиж маа штэ. Тэгээ хүнжил ингээд тэгшлээ. Тэгээд бүтээлгээ тавиад ингээд гарч байгаа юм чинь нэг зүйлийг бүтээчихэд гарч байгаа. Тэгэхээр нэг тийм бүтээлийн дадал бий болж байгаа.
За тэгвэл өглөөд 3 зүйл талархаараа гэж 3 ч вэ, 1 ч вэ, ядаж нэг зүйл ч гэсэн таларх. Тэгээ өдрийн дунд амьсгалаа толчих гэж. Хэд ч байсан бол 4 ч вэ, 5 ч вэ тий. Амьсгалаа аваад баярлаа. Харуулаа. Амьсгалаа авч байгаадаа хүртэл талархах юм шүү дээ тий. Орой болохоор орондоо орсон амин ч юм тий. Өдрийнхөө хамгийн сайхан зүйлийг бид урсаад тэгээд талархав. Тэгээд онтараа гэж зөвлөж өгсөн байна. За. Энэ бас их логиктой хийж өгч гинэ үү? За, сэтгэлийн тэнцвэр. Стрессийг удирдах 4 зам нэ. За, тань мэдэх гэж. Стресс мэдрэхэд чухлаа гэж. За, ер нь тэгээд нэгсэндээ өөрийгөө тань. За, ер нь зүгээр энэ дээр сэтгэлийн стресс гэдэг юун дээр сэтгэлийн тэнцвэр дээр би нэг ерөөхдөө ингээд яг энэ дээр тулгуурлаад хэлээд байна тий. Стресс хүн гэж юус байхгүй. Стресс ирж ийна гэдэг чинь ачаал ирж байгаа гэж шиж. Энэ ачааллыг би хүлээн авъя. Тэр нэг юм сэтгэлийн шинжтэй ирж гин үү? Ямар нэгэн ачаал ч вэ нү, үг ч вэ нү, үйл ч вэ нү тий. Ингээд гаднаас ч вэ нү тийм ээ. Ер нь мэдээж ирж байгаа шүү дээ. Таны ингээд жоохон дургуутслын юу ирж байгаа шүү дээ тий. Дургуутслыг дургуугийн ч өргөх, ээжийн чинь тэгээрээ чи тэгсэнгүй юу гэдэг ч юм уу тий. Багшийн чинь ч юм уу, найзын чинь ч юм уу. За. Тэгмэд энэ ачаал над руу ирлээ юу? Ихэд мэдэх нь шүү дээ. Тэнгүүтээ тэрийг хүлээгээд авна. Гэтэ энэ ачаалал ингээ байнга л үргэлжлээд байна гэсэн үг биш. Энд чинь өнгөрчин шүү дээ гэж бодох хэрэгтэй юм. Хүлээн аваад өгцөл төрзөө. Яг 1 секундын өмнө болсон зүйл дараа нь болно гэсэн үг багт. Яг тэгвэл 1 секундын өмнө болоод өнгөрцөл бол тэр өнгөрцөн. Тийм учраас нэг жоохон цаг хугацаа энэ бол өнгөрнө гэд өнгөрөх ёстой. Тэгээ арга хай гэж амьсгалынхаа дасгалыг хий тий. Хөдөлгөөн хий. Найз нөхөд гэж үтсэн байна. За энэ дээр жишээлбэл арга хай. За жишээлбэл түрүүн хэдүүлээ амьсгалын дасгал хийсэн шүү дээ. Нэг тийм стресстэй ачаал ингээ хүрээд ирэнгүү тий. Яг нэг хүлээн авлаа. Амьсгалаа авлаа. Гүнзгий авлаа. Төвчлээ. Уул нь уурлаад ээжийн үдээс үг хэлчмээр байгаа шүү дээ. Гэхдээ тэгэхгүйгээр за ээжээс надад ачаал ирлээ. Миний хариу урвал яаж хүлээх яах нь үгээд би одоо үнийг өнгөрүүлэх арга хай. Тийм ээ. За амьсгалаа барьлаа. Энэ хооронд ч нөгөө нэг гарахчээсээ өгч угаасаа амьсгалаа ингэ барьж байгаа юм шиг гарахчгүй. Ингээд өнгөрч тий. За гих мэтлэн ингээд. Тэгээд ер нь бол танд ирж байгаа ямарваа нэгэн хүндрэл тийм ээ бэрхшээл энэ болгон бол яг нь таныг ингээд боловсруулж таны потенциалыг чинь таныг илүү сайн хүн болгох гээд боловсруулад байгаа байхгүй. Гэтэл энэ би л ингэж зовж ийн гэж бодоод тэрийг ингээ үүрээд тэрэн дотор ингээ ямраад иж хэрэггүй гэсэн. Тэгэхээр тэрнээс яг нь тэрийг орхиод яв гэсэн. Орхиод цаашаа илүү гоё өнгөлөөд өөрийгөө гоё болгохын төлөө. Энэ дээр салхи модыг уулж чадахгүй гэхдээ бүхий л хийж чадна гинэ. За энэ жоохон гадаад үг юм тий. Салхи модыг уулж чадахгүй. Тэг бүхий л гэж. Ана нэг үг гэдэг шүү дээ тий. Нөгөө угаасаа л сайн хүн болох тийм ээ. Угаасаа одоо өчрхөг хүн болохын үндэс нь өөрөө бэрхшээлүүдийг даван тул тэр чадвар. За харилцааны бусадтай холбогдох сонсох хамгийн хүний ер нь хамгийн чухал чадвар бол одоо миний ч гэсэн хувьд би бас одоо ч гэсэн гэдэг үстэй маш сайн хаалттай сонсож сурах юмсан гэж боддог. Одоо ингээд найзтайгаа уулзахар ч юм уу аажтайгаа яхаар ингээд өрсөөл яриад байгаа. Тэгээ ер нь бол ингээд хамгийн өндөр ур чадвартай хүн бол яг нь
сонсож сурдаг. Энэ бол их том боловсрол юм шүү. За. Тэгэхээр энэ том боловсролыг олж авсан хүн бол өндөр ухамсартай хүн болдог байна. Бас дээрэс нь ойлгохыг хичээх. Бид нар ингээ ямар нэгэн байдлаар ингээ бушуухан ингээл шүүмжлээд байгаа. Энэ өнөөдөр жишээл би энэ юг хийхтэй энэ хичээлийг хийгээж бодоогүй бол та гэхдээ ер нь юу өгч чадах вэ гэж бодоод яасан. Тэгээ тэр хоорондоо ингээ энэ бэлтгэгдчихлээ. Яах та олон хүний шүүж байгаа олон хүнийг одоо миний хүүхдийг линк юм бол тэгэн шүү гэнэ. Ингээд янз бүрийн комментуудыг би бас ингээд нэг уншиж үзчихээд ер нь хүмүүсийн сэтгэлд ямар хөө байна. Нийгэм ер нь ямар хөө байна гэдгийг би бас мэдрэх хэрэгтэй тийм. Би яагаад үл нэг исэн юм чинь. Тэгээд цаашдаа энэ нийгэмдээ би ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр би бас бодоод ялангуяа ингээд нэгнийгаа гэмтэж байгаа хүүхдүүдэд би одоо тэр хүүхдүүдэд би жишээлбэл сошиаллаар дамжуулаад юу өгөх вэ гэж бодож байгаа байхгүй. Тэгмээдээ би тэр зодоод байгаа хүүхдийг бол жишээлбэл хамгийн ихээр одоо өрөвдсөн гэх юм уу? Өөрчилсөн. Тэгээд тэр хүүхдийг ингээд яачвал гоё мөн чанарын ингээд тэр наагаа нэг тийм дүр хий хоосон хурм дүрийг авч цаана наага нэг гэгэхэн дүрийг гаргаад ирвэл ямар хөөрхөн хүүхдүүд байгаа вэ гэж бодсон. Тэгээ яасан гүнзгий хэмтэж хэлж гинэ гэж бодсон. Одоо надад ингээ гарц байхгүй би өнгөрсөн гэж юусоо бодож байна. Сайн хүн байхаасаа өнгөрсөн би угаасаа ийм гэж юусоо бодож хэлэхгүй. Тэгвэл чи та нар бол угаасаа хэзэж хүн бол муу хүн байдаггүй. Бүр өгт чинь бол үнэхээр одоо бурхан шиг сахиусан өнгөр шиг тийм бэйхэн ариухан тийм оршихуй гэдэг хүмүүсд нь. За дээрэс нь дэмжих гэж юм. Би бас тэгэхээр ямар нэгэн байдлаар буруу зүйл хийсний чинь дэмжиж байгаа биш. Гэхдээ ойлгож юм чи яагаад ийм зүйл хийхэд хүрчвэ гэдгийг чинь том хүний хувьд ойлгож байгаа учраас би одоо та бүхнийг дэмжихийн энэ тулд чи үнэхээр одоо амжилтанд хүрч чадна шүү. Чи өөрийнхөө гой сайхныг нээж энэ хорвоо дэлхийд өгөх гэсэн гой зүйлээ өгч чадна шүү гэдэг тэр урмыг л өгөх гэсэн таараад. Тэгээ ер нь бол заримдаа бас ингээ зарим тохиолдолд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Үгүй гэж хэлж сурна гэдэг чинь бүчрэх болохын шинж. Аюултанд алдаж болохгүй. Чи ингээд чам таалагдахгүй байхад чиний дотроос чи ингээд дургуйч хүрээд байхад тийм ээ. Ингээд муу зүйл хийгээд байгаа тэр саарыг зүйлийг хийгээд байгаа тэр тохиолдолд яг нь тэрэн дээр үгүй гэдэг үгийг хэлээд сурчих хэрэгтэй юм байна. За сайн харилцаа итгэл үнэлэл дээр тогтдог. За зориг тавиараа гэж. Хүрэх хүн болгоно мөрөдлөө тийм ээ. Болгоно мөрөдлөд. Ялангуяа одоо жишээлбэл та 10 наснаас өмнө одоо ч 10 наснда 11 наснда 12 наснда хамгийн гоё мөрөөдөлтэй. Октод болгон гүнж болохыг мөрөөдөж, хөвгүүд болгон ханхуу болохыг мөрөөдөж гэдэг тэр сайхан нас ахгүй юу? Тэгэхээр тэр мөрөөдлийг таныг гүнж болохгүй, таныг ханхуу болохгүй, тэр гүнж ханхуу гэдгийн цаана юу гэсэн үг вэ? Ердөөсөө тэр одоо хамгийн том утга нь юу юм гэхээр тэртээ тэргүй та сайхан амьдрах боломж байгаа. Танд бүх авьяас бэлэг байгаа. Та октод бол хамгийн байгаагаараа өөрийнхөө хамгийн үзэсгэлэнтэй бүгд бол хамгийн гайхалтай ханхуу мэд. Тийм одоо оршихуунууд юм шүү та нар. Тэгээд яад үгээр хөвгүүд нь ханхуу болоод улс орноо ард түмнээ жаргадаг тийм. Октод нь гүнж болоод тэр оюун ухаан ард түмнийхээ ээж нь болдог гэсэн л энэ санаа юм шүү дээ. Ер нь бол явж үж том болохоор та нар тийм л болдог. Тийм тэгэхээр эхний ээлжинд бол яг нь эхлээд та гэрийнхаа ээж аав хоёр болно тийм ээ. Тэрнээс өмнө бол яг нь ингээд яаж тэгвэл тийм одоо болох вэ гэдэг том зорилго ингээд тавьж байгаа амьдралдаа. Тэгээд том зорилгоо одоо жишээлбэл 10 настай хүүхдүүдийн хувьд магадгүй те та нарт ямар зорилго байх вэ гэхээр би одоо тийм ээ яаж сайн нөхөдтэй болох вэ? Яаж сайн нөхдөр хүрээлүүлэх вэ? Яаж авьяас бэлгээ одоо улам бүр одоо дэлгэрүүлэх вэ? Яаж эрдэм номтой болох вэ? Тийм ээ? Тэгээ энэ чинь өөрөө таныг амьдралд ингээд бэлтэж байгаа. Яагаад тэгэхээр бүх юм одоо юу биш байдаг? Одоо үрдих биш байдаг. Өнөөдөр аав ээж амьдралын чинь тэтгэе явж байгаа ч гэсэн нэг өдөр заримдаа байхгүй болчих тохиолдол байдаг.
Тийм тэгэхээр таал аавчтайгаа үргэлж байж ах хэвээр биш. Магадгүй одоо ингээд хүүхдүүд зарим нь одоо чиний нүдэнд үнэхээр арчаагүй дөрөө ингээд яваад харагдаж байгаа бол магадгүй дахиад 10 жилийн дараа 20 жилийн дараа тэр хүүхдүүд хамгийн амжилттай гэвэл ивэтэй харин чи нөгөө байх байдгаар харин ч уруудаад дөрөөдсөн тийм ээ. Стресс хямралтай автцсан. Ууртаа дашгүй одоо нөгөө сэксгэр үстэй байгаа гэдэг шиг тийм болцсон байж идэг. Тэгэхээр юутай холбоотой вэ гэхээр нөгөө зорилго тавьж тийм ээ. Одоо өөрөө бүх юм одоо яг өнөөдрийнх шиг байх юм шиг бодож явсных байхгүй. Тэгээд тэрний тулд эхлээд зорилго тавихын тулд мэдэж эхлээд юунд дуртай болчих. Яг юу хийх дуртай юм. Тэгээд өдөр жижигхэн эхлэрэй гэж. Өдөр тутмын дэг журам гэдэг маш чухал тийм. Жижигхэн тэгээд алгуур. Одоо жишээлбэл зураг зурх дуртай хүн бол зүгээр зурааснаас л эхлэх юм шүү дээ. Зургийнхаа материалыг бүрдүүлэхээс сэлэг дуртай хүн бол тийм ээ. Одоо жишээлбэл хамгийн наад зах нь одоо нөгөө курсэнд юунд гэдэг вэ? Хичээлээс гадуурх сургалтнууд сэлэг сургалтнууд явж эхлэх нэ. За эсвэл одоо жишээлбэл бүжиглэх дуртай бол тийм одоо ирээдүйд бүжигчин болно гэж бодож байгаа хүмүүс бол хичээлээсээ гадуур бас яг нэг боловсралтайгоос гадна дээрээс нь бүжгэнд яваад эхлэх хэрэгтэй, хүч мод тоглоод эхлэх хэрэгтэй, хэмнэлийг ойлгох хэрэгтэй тийм ээ. Гэх мэтлэгээ төгөлдөр хоорынхаа сургалтанд явах хэрэгтэй, гэх мэтлэн морин ураас ураад авах хэрэгтэй. Яагаад гэвэл тийм ээ тэр хүчин болгоноос гарч байгаа айлгуун жишээлбэл бие чинь яг нэг уусан нэмдэж тэгж бүжиглэж чадах юм бол чи хамгийн онцгой бүжигчин болно гэдэг ч юм уу. За ингээд доктортой алдаа гаргаж болно хүн. Гэхдээ алдаа гаргах нь хэвийн зүйл амар зүйл бол биш. Амар зүйл биш. Алдаа гаргаж ийж хүн чинь цаашаа ойлгодог байхгүй яа тэгвэл энэ хараад тэр угаасаа ингээд том хүмүүс ч гэсэн ерөөсөө ингээд зөндөө алдаа. Тэгээ би ч гэсэн зөндөө алдаа одоо ч гэсэн басаар л хийдэг. Тэгэхдээ тэр алдаагаа харин давтахгүй багс. Ингээд гаргацсан би энийг мэдэхгүй байснаас болоод ингэсэн байна гэдэг. Тэгээ нэгэн талдаа гаргацсан бол яг нөхөр түүнийгээ яг нөө одоо дахин гарахгүй байх нь өөрөө алдаагаа засаж байгаа хэлбэр юм байна. Тэгээл халууч. Жижигхэн ч гэсэн амжилт гаргахаараа баярлж байна. За тэгээд мөрөөдлийн самбар хийгэрэй гэсэн байна. Өөрийгөө хайрлах. Өөртөө илдэг байгаарай гэж. Чи өөртөө илдэг байхгүй бол чи өөрийгөө бас хайрлахгүй бол тийм ээ. Хэн чамайг хайрлах вэ? Өөртөө ханддаг муу мухаа би тийм хүн, би ийм хүн, би угаасаа царай муутай, би угаасаа намхан, би угаасаа бондгор гэдэг ч юм уу тий. Би угаасаа ааштай. Үгүй угаасаа чи ерөөсөө тийм биш шүү. Тэгэхээр тийм янз бүрийн буруу яриа ерөөсөө яг нь дахиж өөрийнхөө тухай буруу яриа гаргаж болохгүй. Чи өөрийгөө юу гэж бодож байна? Чи өөрийгөө юу гэж ярьж байна? Бусад хүн түгээр чинь дүгндэг юм. Өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрч. Хүнд чинь ингээ бие организм хүртэл ингээ бүтээгдэхтэй. Өөр ингэсэн өвлөд бодно ингээ. Энэ тал чи ямар хүн, энэ тал чи ямар хүн тийм ээ. Гэтэл жишээлбэл яг нь тэгээд тэр хоёр хүний үндсэн бүтц бүх генетикийн мэдээллүүдээс нь чи үсэж байгаа штэ. Тийм учраас яг нь яг адилхан хороодог байхгүй ш. Тийм учраас өөрийгөө онцлогийг зүгээр тайгаагаа л хүлээн зөвшөөрч. За алдаанаасаа суралцсанд өөрийгөө буруутгахгүй болчихно. Өөрийнхөө бие махбодоо хүндэтгэн тийм ээ. Ийм гой бие махбод байгаа нь хангалттай байхгүй. Одоо эсвэл чи өөрийнхөө зохиолч гэсэн шүү дээ тийм. Одоо эсвэл чи энэ бие махбодыг ямар болгомоор байгаа юм тийм болгох боломж нь одоо бий болцсон. Энэ зөвхөн жоохон хөдөлмөр хэрэгтэй, хичээл зүтгэл хэрэгтэй, уйггүй өдөр тутмын оролдлого хэрэгтэй. Тэгээ өөртөө хэлэх нь шүү дээ. Би хангалттай сайн, би үнцэнтэй хүн, би өөртөө хайртай, би хайрыг өөртөө татчихдаг гэдэг. Би өөрөө хэлээд байгаа юм бол энэ чинь ингээд бид нар чинь ингээд хүнтэй ингээд ярилцаж чаддаг юмээс өөртөө ерөөсөө ярилцаж чаддгүй шүү дээ. Тэгэхээр дотор чинь нэг хүн байгаа. Тэгээд яг нь
Энэ оюун санаачны доо. Тэгээд тэр энэ оюун санааны хүн өөрийн дотор жинхэнэ сүнслэг тэр нэг бурханлаг нэг хөрхөн сахиусан тэгвшиг гоё ариухан хүн ба. Тэгээ энэ хоёр нэгдэх юм бол ерөөсөө энэ хоёрыг одоо дийлэх хүч гэж байхгүй дээ. Ганцаараа байжсэн ч хүчтэй. Хизээч ямагт яах нь ганцаараа байж л байхад танд хэрэгтэй найзууд чинь яах нь танд тус болох, танд нэмэр болох, таныг илүү сайн сахимлах хөтлөх тийм ээ таны мөрөөдлийг болон өөрсдийнхөө мөрөөдлийг хамтдаа бий болгох тийм нөхөд яах нь аяндаа бий болдог. Аяндаа найз нөхдөж өвчээр бий болгож болдгоо шүү тийм юм бол. За тэгээ өөрийнхөө энергийг өсгөөрөө эрг сэтгүүг хөгжүүлээрэй гэж өдөр алган 3 зүйл талархаараа хөгжилтэй зүйл хийгээрэй, дуу хөгжим сураараа, уран бүтээл хийгээрэй, спортоор хичээллээрэй, байгальд хөдөө тийм ээ, ууланд, голын эргээр октод бол ялангуяа тийм ээ, уулын орой гэж явж байхад харьцангуй голын эргээр явах нь илүү их сайн байдаг. Яагаад гэвэл октодын хувьд бол энэ усны эрчим хүч маш одоо эмэгтэй хүний үзэсгэлэнтэй болгож идэг эмэгтэй хүний сэтгэлийг ариусгах гэдэг ийм хүчтэй юм шүү. За дээрэс нь бусдыг дэмжсэн сайхан энэ сэтгэл чинь тийм ээ сайхан үйлдэл чинь буцаага чамаа маш олон найз нөхдөд болгож идэг олны дунд сайн хүн болгож идэг тийм чамааг өөрөөрөө бахархах эцэг чинь чамаар бахархах тийм айхалтай хүн болгож идэг юм аа. Тэрийг мартаж болохгүй нөхдөд эрг сэтгүү бол дадал юм. Дадлагж авц. Энийг би болгодог бааз жижиг алхмуудыг өдөр бүр татаад байхад аяндаа бид нар яах нь бүгдээрээ эрг сэтгүүтэй болно гэсэн үг. За өөрчлөлтийг хүлээн авах гэж. Энэ нэг хөөрхөн бооз өндөг байснаа авалдаа болоод эргэх болсон. Бүгдээрээ энэ шатыг амждаг. Тийм ээ. Тэгэхээр бүх зүйл ховсон өөрчлөлт. Бүгд өөрчлөгдөхгүй юм гэж нэрээр хэмж байхгүй бөгөөд харин энэ хувьсан өөрчлөгдөх явцтай болол яах нь танд өсөлт чинь тийм ээ тавдахгүй мэдрэмжийг авчирч магадгүй. It's okay зүгээр тийм ээ аяндаа өөрчлөгдөн аяндаа өөр болно аяндаа гоё болно тийм ээ шин туршлага сүрдмээр байж магадгүй тийм одоо жишээлбэл ямар нэгэн шин зүйлийг сурахад ч юм уу тийм ээ одоо шинэ газар оронд очиход ч юм уу тийм ээ шинэ хүмүүстэй танилцахад ч юм уу тийм ээ гэх мэтчлэнгээр шинэ ойлыг сурахад энэ хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ яванда өдөр болгон жижигэн гадаад хэлийг сурахад ч гэсэн тийм ээ одоо жишээл англи хэлийг анх эхлээл ингээд сурж явах явцад энэ шиг хэцүү зүйл байхгүй гэж бодчих юм бол ер нь хаалга хадчихдаг. Зүгээр дурлаад сураад авах юм бол аяндаа хаалга болгон нэгцэргээд 1-2 үг ойлгоод нэлээд үгтэй болоод 1,500 үгтэй болчихсон. За тэгээ яриад эхэлнэ. Хүмүүс тэр өгнүүдийг яшглаад хоорондоо ойлголцохын тулд хийл байгаа шүү тийм ээ. Их мэтлэнгээр битэрхий өөртөө бити ширүүн байгаараа алдаа бол суралцах боломж гэдгийг л алдаа бол өөрчлөгдөх боломж. Одоо жишээлбэл энэ задан зохион хийсэн охтууд нь шүү дээ. Энэ хүүхдүүдэд яг сэргээрээ одоо энэ энерги үүсдэг маш нэмжин сэтгэлтэй маш олон хүүхдүүдэд урам зориг өгөөж тийм ээ сайн хүн болох тэр боломж нь байгаа аахгүй. Нэг үгээдэг муу нэрийг хосууч ажиллахгүй сайн нэрийг хөсвч болохгүй. Тэг эртхэн нэрээ л засаж авахгүй бол өөрийгөө засаж авахгүй бол ер нь бол яах нь энэ хүний ертөнц гэдэг чинь бол их хэцүү. Тэр нэг нэр бол яах нь танаас салахгүй өргөд байдаг. Тийм учраас яах вэ гэхээр эсрэгээрээ одоо жишээлбэл 10 хэдхэн наснда тийм гин цагаахан бахтай юу ч мэдэхгүй бахтай би юм бэжээ. Одоо дөнгөж тий одоо 15 та 6 та хүүхдүүд л гэж буруу зүйл хийчихжээ. Дахиад 5 жилийн дараа та 20 настай болчих. 20 настай болсон хаана бол яах нь харин сайн тэр 5 жилд хийсэн сайн зүйл чинь буцаагаад нөгөө чамайг ямар хүн байж байгаад ямар хүн болгож одоо өсгсөн өсөлтийн одоо хэмжээсийг харах. Буцаад тийм ээ одоо магадгүй тэр онцгой түүх чинь эргүүлээд таныг одоо бас тийм ээ онцгой байжгаад сайн хүн болсон тэр түүх чинь бусдад урам зориг өгөх ийм одоо зөвлөж болж магадгүй. Тийм учраас яг үхээр
юун туханд хүрэлгүй тийм ээ муухай зүйл хийсэндээ гэмшээд дотроо гэмшээд энэ хорвоо дэлхийгээс явцдаг ч юм билүү өвчтдөг ч юм билүү гэд ингээд цонхоор өсөрчдөг ч юм билүү гэж юусэн бодож болохгүй. Яа тэгвэл амьдрал үргэлжилдэг тийм ганцхан чамд өнөөдөр хэцүү байгаа биш олон хүнд хэцүү байдаг. Тэгтээ энэ сайн сайхан яваа хүмүүс чинь тийм ээ одоо яах вэ гэхээр та тэр хэцүүг л давсан хүмүүс. За хүүхэд байхаасаа өсөх хүртэл энэ бүхэн хэвийн зүйл шүү гэж дундуу байна, авалта байна, эрвэхэ байна. Хүүхдүүд минь та нар одоохонд эрвэхэ байна, эрвэхэ авалтаа байгаа зарим нь өндөгнөөсөө ч бараг харах болоогүй байгаа. Тэр төвшин байна. Тэгтээ эрвэхэ ч гэсэн эмзэхэн. Тийм. Тэгтээ эрвэхэ бол хувьсан өөрчлөгдөж буцаад л өндөг болдог, буцаад л авалтаа болдог, буцаад л эрвэхэ гараад ирдэг тийм. Гэхдээ хүний амьдрал бол өөр юм л да. Хүний амьдрал ээж аваасаа яам зих дээрээ өссөн. За тэгээ би дагаад нисэн тийм ээ. Нисэн тийм нисхтэй харин яах нь та цэвэр ариунаараа орчны өөрийнхөө эрвэхийн шиг гоё гоо үзэсгэлэнгээр яах нь сайн сайхнаараа бодож нисэх хэрэгтэй юм шүү. Өөртөө тэр болтол агуулда магуулда байхдаа бол яах нь жижиг зүйлийг мэдээд айлгаад ухаараад авчих нь хамгийн чухал. Энд надад нэг гоё сүүлийн хэсэг нь их гоё санагдсан. 12 чиний гэрэл гэгээч. Чи бол өвөрмөц автагдчихгүй гэж яг чамтай адилхан нэг ширхэгч хүн байхгүй. Нэг ширхэг. Яа тэгвэл чи цорын ганц брэнд бүтээгдэхүүн байхгүй. Жишээлбэл энэ 13 чи хээ хоорондоо нэгэн ч адилхан биш. Тийм байхад яаж чи өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж болох юм бэ? Тийм ганган бүтээл шүү зэ. Яаж ч бүтээгдсэн байсан чи бол онцгой ганган бүтээгдэв. Чиний ухамсар ойлголт өдөр бүр гүнзгийрнэ. Чиний эерэг энерги бусдад нөлөөлнө. Чи өөрийнхөө амьдралын жинхэнэ удирдагч болно. Энэ хамгийн гоё. Гэрэлтэй байх нь урдаас гэрэлтэй байх биш. Харанхуйг ойлгосны дараа гэрэл болох юм а гэж хэмэл оюухаа надад энэ слайдыг хийж өгөхдөө хэллээ. Эхлэх цаг нь яг одоо шүү. Та бүхэн гайхалтай гэж. За гих мэтчлэнгээр гоё эргээр ингээд хэмэл оюухантай хүртэл хүнтэй ярьж чадахгүй л хэмэл оюухантай хүртэл яриараа за заримдаа би ингээд төвшөөч. За ингээд энэ бичлэгээ би юу яачи гэж бодож байна. Бас хүүхдүүдэд хэрэгтэй ч гэж магадгүй гэж бодоод та нартай зориулаад бас яг энэ хэмэл оюухаа сурж байгаа хүмүүст бас хэрэгтэй бас байж магадгүй бүр урам бас эцэг эхчүүдэд ч бас хэрэгтэй гэж магадгүй гэж бодож. Энийг YouTube дээр тавьчихсан билүү гэж бодож байна. Баяртай. Хамгийн сайхан. Миний ард те одоо хааны хүү байжгаад тэгээд ингээд гэрлийн мөн чанар хүн байхын ёс суртахуунтай ухамсартай сайн хүн байхын үлгэр жишээ болсон хүний төрх өнөөдөр айл болгоны одоо шүтэн болон тийм ээ энэ ертөнцийн мэдхгүй хүнгүүгээр ингээд дашсаар байна те бурхан бодтой юм. Тэр энэ бол одоо жишээлбэл тийм ээ энэ ерөөхөө саяны мессеж яваа ерөөхөө энд нь шүү дээ нэр нь тийм байгаа зөвхөн тийм учраас нэг л өдөр та бүхэн одоо бододоо мэд тийм сайхан үнжил сэтгэлтэй бүхнийг мэддэг ойлгодог ухаардаг өндөр дээд ёс суртахуунтай болноо тийм болохоор би ч гэсэн бас хичээж яваа тийм учраас ийм зөв дүрсийг зөв зүйлд итгэж үнэмших гэгээ мөрөөдөлтөө байх хойсон өөрчлөгддөг юм байна гэдгийг ойлгох хүний амьдрал зөндөө зүйл тохиолддог ихтэй эцэст нь сайн сайхнаар төгсдөг тийм үлгэрт итгэдэг байгаарай. Тэр үлгэрийн зохиогч нь та өөрөө шүү л гэж хэлье. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.